Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Улсын их хурлын гишүүн Дэ Оюун хорол нарын 9 гишүүнээс 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэх асуудлыг Улсын их хурл 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын их хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах гормын саналыг Улсын их хурлын гишүүн Бямбцогт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаар тус байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлсэн хуулийн төслүүдийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.